Сайн байцгаана уу? Мандал даатгал компаниас та бүхэндээ эрсдлийн зөвлөмж видео хичээлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зөвлөмжөөр зуны дугуй, бүх улирлын дугуй, өвлийн дугуйнуудын ялгааг туршилтаар үзүүлнэ. Машин хөдлөхөд цасан дээр өвлийн дугуйтай машин зүтгүүрийнхээ тусламжтай хурдаад орно авч байхад зуны дугуйтай машин харин хөдөлгөөнөө арай удаан эхлэж тийм ч хурдан хурдаа авч чадахгүй байна. Учир нь өвлийн дугуйны хэн зуныхаас арай том, гадна тал нь арай зузаан, өндөр, нягт барзгар гадаргуутай байдаг. Мөн тулах цэг сайтай байдаг учраас цас болон халдваргатай гадаргуу дээр тогтвортой зуурч хөдөлдөг. Иймээс өвлийн дугуй зуны дугуйг бодвол арай удаан боловч чанартай хөдөлгөөн хийдэг гэсэн үг юм а. Гинтийн бартааны үед бэлтгэлгүй бол маш том эрсдлийг дагуулж байдаг. Туршилтаар зуны дугуйтай машинаар саадыг тойрон гарах гэж оролдсон боловч чадалгүй халдирч машин жолоочийн хяналтаас гарч байгааг харуулж байна. Үүнтэй адил хурд болон маневртай машинаар өвлийн дугуйтай саадыг тойроход дугуйны хэн нягтарсан цасанд сайн сууж байгаа тул саад бартаг тойрох үеийн маневр хийх явцад хяналтыг сайн хадгалж тогтвортой бас аюулгүй хялбар хөдөлж байна. Тоормозлох үед цасан дээр зуны дугуйтай, бүх улирлын дугуйтай болон өвлийн дугуйтай 3 машины тоормсны туршилтыг үзүүлье. Машинууд ижил хурдтай бөгөөд нэг зэрэг тоормсон дээр гიშгэж тогтсон зай зогсох ёстой юм а. Өвлийн дугуй тоормс гიშгсэний дараа хэдхэн метр яваад л зогсолтыг тогтсон зайд дуусгаж байгааг харуулж байна. Харин бүх төрлийн дугуйны хувьд тооцож байсан зогсох байрлалаас 80% хэтрүүлж зогссон бол хамгийн цочирд морн зуны дугуй цасны гадаргуу дээр гулгасаар 2 дахин хол зай туусны дараа зогсож байна. Дээрх туршилтаас үзэхэд таны амнаас тээврийн хэрэгслийн аюултай байдлыг бууруулахад өвлийн дугуй ямар ач холбогдолтойг харж болох юм а. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.